Германы нэрт нейробиологч доктор Таня Зингер хүмүүсийг хоёр хэсэгт хувааж тархины соронзон резонансын аппаратанд оруулж агаад бусдын зовлон зүтгүүрийг харуулсан бичлэгүүдийг үзүүлсэн байна. Тэгэхэд бусдын өвдөлтийг яг өөрөө мэдэрч байгаа мэт хамт өрөвдөж, дагаж шаналх даалгавартай А бүлгийн хүмүүсийн тархин дах өвдөлтийг мэдэрдэг хэсгүүд идэвхжиж байсан байна. Тэдгээр хүмүүс ядарч, сэтгэлээр унаж, стрессийн даавар нэгсэж, улмаар бичлэгийг дахиж үзэхээс татгалзаж байжээ. Харин зовж байгаа хүмүүсийг хайрлах, эрч хүч өгөх, сайн сайхныг өрөх даалгавартай Б бүлгийн хүмүүсийн туршилт эрдэмтдийг гайхшруулсан юм. Энэ хүмүүсийн тархины өвдөлтийн төв биш, харин хайр халамж, урамшуулал мэдэрдэг хэсгүүд идэвхжиж мөн дааврууд ялгарсан байжээ. Тэд ядарч туйлдах нь утгай улам их хүч, урам зориг орж нөгөө хүмүүст туслах бодит сэтэл нь нэмэгдэж байжээ. Тэгвэл энэ хоёр сэтгэл зүйн төлөв яг юугаараа ялгаатай вэ? Сэтгэл судлаач Стивен Карпман хүмүүсийн харилцаанд байнга давтагддаг нэгэн загварыг тайлбарласан байдаг. Үүнийг Карпманы гурвалжин гэдэг. Энэ загварт хүмүүс аврагч, хохирогч, буруутгагч гэсэн 3 дүрийн хооронд шилждэг гэсэн мэт. Жишээ нь аврагч дүрд орсон хүн бусдад тусалж асуудлыг нь шийдэж өгөхийг хичээдэг. Гэвч ямар нэгэн шалтгаанаар харилцаа бүтлгүүтэх үед эсвэл төсөөсөн шиг нь хариу талархад ирэхгүй үед аврагч дүрээс буруутгагч дүр рүү шилжих нь элбэг байдгаа гэдгийг Карпман ажигласан байна. Тэгвэл яагаад ийм шилжилт явагддаг юм бол? Энэ шилжилтийн цаана яг юу өрнөж байгааг ойлгохын тулд бид арай илүү гүн харах хэрэгтэй болно. Хэрв бид сайн санаагаар тусалсан бол яагаад дараа нь гомдол, хорсол төрдөг юм бол? Яагаад аврагч байсан хүн буруутгагч болон хувирдаг юм бол? Магадгүй бидний өөрсдөө ч анзаараагүй ямар нэгэн хүлээлт дотор байсан байж болох уу? Тэгвэл энэ тухай агуу багш нар юу гэж хэлснийг дараагийн хэсгээс үзээрэй. Карпманы загварын тухай ярьсан өмнөх хэсэгдэр бид нэгэн сонирхолтой асуулт үлдээсэн. Яагаад аврагч дотор буруутгагч төрдөг вэ? Ямар үед аврагч гэсэн дүр өвдөлт дагуулдаг вэ? Тэгвэл эндээс дахиад нэг асуулт гарна. Ямар үед аврагч гэсэн дүр өвдөлт дагуулдаггүй вэ? Аврагч болсныхоо төлөө өвдмөргүй байна гэж бодож байгаа бол нааша анхаарлаа хандуулаарай. Энэ нууцыг тайлахын тулд бид буддийн гүн ухааны нэгэн маш гүн ойлголтыг сөхөх хэрэгтэй болно. Буддийн сургаалд ойрын дайсан гэсэн ухагт хүн бий. Энэ бол хоёр төстэй сэтгэл зүйн төлөвийн цаадах дотоод мөн чанар ялгаатай үр дүнгийн тухай ойлголт. Үүний хамгийн тод жишээ бол нэгүсгүй болон өрөвдөх сэтгэл. Бурхан багш бидэнд нэгүсгүй сэтгэлийг төлөвшүүлээ гэж сургасан байдаг. Яагаад гэвэл бид бусдыг өрөвдөх үед өөрсдөө ч анзааралгүй нөгөө хүнээ өөрөөсөө доогуур тавьж эхэлдэг байх нь. Хөөрхий энэ хүн гэж. Ингэж бодох мөчөд бид тусалж байгаа мэт боловч өөрийн дүрийг дотроо бүтээж эхэлдэг. Буддийн зарим багш нар үүнийг буян үйлдэгчийн эго гэж анхааруулсан байдаг. Өөрөөр хэлбэл бид бусдад тусалж байгаа үедээ өөрийгөө сайн хүн, аврагч хүн, өгөөмөр хүн гэсэн дүртэй зууралдаж эхэлдэг. Харамсалтай нь тэр дүрийг нь хэн нэгэн хүлээн зөвшөөрөхгүй үед жинхэнэ бодит өвдөлт эндээс эхэлнэ. Ингэж л аврагч гэсэн дүр буруутгагч гэсэн дүр рүү шилждэг юм байна. Тэр өвдөлтөөс гомдол төрнө, гомдлоос хорсол төрнө. Ингээд аврагч байсан хүн буруутгагч болж хувирна. Харин энэр нь нэгүсэх сэтгэл агуулсан үед бол өвдөлт гэж байхгүй. Буруутгагч гэсэн дүрдэж орохгүй. Нэгүсэхгүй гэдэг нь хариу нэгтгүй хайр юм. Эхэндээ энэ хоёр сэтгэл адилхан байх боловч эцсийн мөч буюу тусалсан хүнээс сүрэг хариу үйлдэл үзүүлэх яг тэр мөчөд өөрт мэдрэгдэх ялгаа юм. Будда нэгүсэхгүй сэтгэлийг бусдыг зовлон болон зовлонгийн шалтгаанаас ангижруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл хэмээн тодорхойлсон байдаг. Анзаардаа. Энд намайг үнэлэх ёстой гэсэн утга алга, надад талархах ёстой гэсэн үг гэж алга. Тийм учраас
Тусалсан хүн нь эргээд сөрөг хариу үйлдэл үзүүлсэн ч энэр нь нэгүсэх сэтгэлээр хандсан бол хорсолд автахгүй, өөрийгөө өвтгөхгүй, дотоод амар амгаланга хадгалж үлддэг байх. Харин аврагч гэсэн сэтгэл зүйтэй байсан бол хариу талархал нэгсэн далд хүлээлт тэнд байна гэсэн. Энд л хамаг ялгаа гарч ирж байна. Карпманы загвар аврагч дүр хэрхэн буруутгагч дүрлүү шилжиж болохыг харуулсан бол Буддийн сургаал тэр шилжилтийн цаадах шалтгааныг илүү гүн тайлбарладаг юм байна. Өрөвдөх сэтгэлд хариу тус нэхэх, далд хүлээлт холилдох үед гомдол, хорсол төрж болдог. Харин нэгүсгүй нь хариу нэгтгүй учраас хорсол болон хуурдаггүй. Өнгөц харахад хоёулаа адилхан тусалж байгаа мэт боловч дотоод их сурвалж нь огт өөр байна. Тэгвэл энэ тухай Есүс Христ юу гэж сургасныг дараагийн хэсгээс үзээрэй. Бид өмнөх хэсэг дээр Буддийн сургаалын нэгэн гол санааны тухай ярьсан. Тусал, гэхдээ барьц буй үүсэг. Есүс Христ загалмайд цовдлогдож байхдаа өөрийг нь тамлаж байсан хүмүүсийн тухай ингэж залбирсан байдаг. Эцэг минь, юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа тэднийг уучлаач. Энд маш том асуулт гарч ирнэ. Хэрв Есүс Христ хүмүүсээс талархал, хариу, үнэлэмж хүлээдэг байсан бол ийм өчид хамгийн түрүүнд юу гарах байсан бол? Гомдол, уур хилэн, хорсол, цаашлаад бүр үзэн ядалт. Гэвч Библиэд тийм зүйл харагддаггүй. Харин эсвэргээр өршөөл харагдаж байна. Энэ бол нэгүсхүйгийнх ойлголтын тухай хамгийн хүчтэй жишээнүүдийн нэг. Нэгүсхүй гэдэг нь намайг үнэлгэсэн далд хүлээлт биш, харин энэ хүн зовлонгоос ангижраасай гэсэн хүсэл юм. Тийм учраас хариу талархал ирсэн ч ирээгүй ч нэгүсхүй бол өөрчлөгддөггүй. Дайснуудаа хайрл, чамайг хавжигчдын төлөө залбир. Матай 5:44. Нэгүсхүй гэдэг ойлголт нь дайснаа хайрлаж, гомдоосон хүнийг ч уучлж, өршөөж, инэрл рүү хөтөлж байгааг энэ сургаалуудаас тод харж байна. Тэгвэл ийм хариу нэгтгүй нэгүсхүй гэх ойлголт нь хүний тархи болон бие махбодод үнэхээр өөр нөлөө үзүүлдэг юм болов. 2500 жилийн түүхтэй Буддийн философи болон 2000 гаруй жилийн түүхтэй Христийн сургаал нь орчин үеийн шинжлэх ухаантай хэрхэн огтлолцдгийг дараагийн хэсгээс үзээрэй. Стэнфордын их сургуулийн нэгүсхүй судлалын төв дээрхийн гигантын 14 дахь Далай ламын дэмжлэгтэйгээр байгуулагдсан юм. Энд эрдэмтэд хүний тархи, сэтгэл зүй, бие махбодод нэгүсхүй хэрхэн нөлөөлдгийг олон жилийн турш судалж байна. Тэдний ашигладаг нэгүсхүйн сургалтын хөтөлбөр нь 8-7 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд тэд өөртөө инэрэнгүй хандаж, хайртай хүмүүстэй сайн сайхныг хүсэж, улмаар өөрт нь хэцүү мэдрэмж төрүүлдэг хүмүүстэй хүртэл амар амгалан хүсэх дасгал хийсэн байна. Үр дүн нь маш сонирхолтой байлаа. Энэ дасгалыг хийсэн хүмүүс бусдад туслах гэсэн чин хүсэл нь буураагүйгээр барахгүй, сэтгэл хөдлөлөө илүү сайн зохицуулж, стрессийн үед илүү тайван байж чаддаг болсон байна. Хэрв хоёр хүн хоёулаа бусдад туслах хүсэлтэй байвал яагаад нэг нь гомдож, хорсож байхад нөгөө нь тайван төлөвт байж чаддаг юм бол? Хариулт нь маш энгийн. Хүлээлт хүчтэй байх тусам гомдол төрнө. Барьц сулрах тусам тайван байдал үлдэнэ. Энд л агуу суутнуудын өөр өөр цаг хугацаанд өөр өөр хэлээр хэлсэн үгс нэг л зам дээр уулзалдаж байна. Будда үүнийг нэгүсхүй гэсэн бол Христ нөхцөл болзолгүй хайр гэсэн. Орчин үеийн шинжлэх ухаан үүнийг сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвараа гэж томьёолж байна. Аврагч гэсэн дүр нь далд эго болон далд хүлээлтээр тогтдог бол энэр нэгүсэх сэтгэл нь ямар нэгэн хариу нэгтгүй цэвэр ухамсар
цэвэр хайраас ундардаг. Тиймээс ямар ч сүрэг хариу үйлдэл нэгүсэхүйг эвдэж чадахгүй. Аврагчийн дүрээр хандах, инэр нэгүсэх сэтгэлээр хандах нь сэтгэл зүй болон тархины үйл ажиллагааны хувьд ялгаатай төлөвүүд болохыг орчин үеийн судалгаанууд ч харуулж байна. Аврагч дүрээр хандаж байсан бол сүрэг хариу үйлдэлд гомдох, урам хугарах, дургуйцах, цаашлаад үзен ядах гэсэн сэтгэл зүйн дотоод хувирал явагдахаас гадна бидний биеийн биологийн үйл ажиллагаануудад хүртэл давхар нөлөөлнө. Үүнийг дагаад энергийн төвшөнд хүртэл хувирал явагдах нь гарцаагүй. Харин нэгүсэхүй гэдэг нь өөрийн сэтгэлийг бие бол аврагч гэсэн барьц, далд хүлээлттэй холихгүй байх тухай юм. Үүнийг л буддийн философи болон христийн сургаал зэрэг олон сүнслэг уламжлал ухамсарын дээд төлөв хүмийн тайлбарлаж байна. Нэгүсэхүй гих төлөвт хорсол уучлалуулж, уур хилэн ойлголцолуулж, хариу нэгсэн тусламж болцолгүй инэрлүүлэн хувирна. Мэдээж энд бусдад туслахгүй тухай яриаггүй. Мөн өрөвдөх өрөвдөхгүй тухай яриаггүй. Харин хүний ухамсарын төвшин, бурханлаг оршихуйн тухай ярьж байгаа гэдгийг санаарай. Магадгүй энэ л бидний хүн болж төрсний утга учир байж болох юм.